Сайн байцгаана уу? Harper-ийн ээлж хичээлээр уулзж байгаадаа баяртай байна. Статистик програмчлалын R хэл ном шин сэдвүүдээр баяжиж улам сайжирч шинжлэгдэн ахин хэвлэгдлээ. Номыг Интер ном, Мир ном дэлгүүрүүдийн төв салбарууд болон Муйспресс номын дэлгүүрт худалдаалж байна. Энэ удаагийн хичээлээр статистикийн R програм буюу R хэл эхлэн сурагчдын түгээмэл гаргадаг алдаа дутагдлын талаар авч үзнэ. Энд үзэх 10 гаруй төрлийн алдааны жагсаалтыг R заасан 5 жилийн туршлагатай тулгуурлаж гаргалаа. R эхлэн сурагчдын хамгийн их гаргадаг алдаа бол пункт заргамт хоорондын болон хувьсагч буюу объектын элементийн индекс хоорондын таслал гээх явдал юм. Ийм алдааг харуулсан код болон алдааны залруулгыг слайд дээрээс харна. R эхлэн сурагчдын гаргадаг өөр нэг түгээмэл алдаа бол хаалт хаахаа мартах явдал юм. Ерөөсөө хаалт нээсэн бол заавал хаана. Өөрөөр хэлбэл нээсэн хаалтны тоо ба хаасан хаалтны тоо хоёр тэнцүү байх ёстой. Туршлагагүй хэрэглэгчдийн гаргадаг өөр нэг алдаа бол тэмдэгт мөр буюу текстийг хашилтгүй бичдэг явдал юм. R дээр том ба жижиг үсгүүд ялгаатай гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Үүнийг мэдгүй байх эсвэл мартснаас болж алдаа гаргаж буй явдал цөөнгүй тохиолддог. Эхлэн суралцагчид болон төсөөрсөн хэрэглэгчдийн түгээмэл гаргадаг алдаа бол операторыг буруу хэлбэртэй бичих явдал юм. Зөвхөн энэ гэлтгүй энд авч үзэж буй бусад бүх алдаа дутагдлаас богино хугацаанд салах боломжтой бөгөөд үүний тулд ердөөл R-ыг аль болох их хэрэглэх хэрэгтэй. Харин цаашид сурснаа мартаж төсөөрөхгүй тулд R хэрэглэхээ ор тас болжил болохгүй. Тушаал бүлэглэхээ мартах, бүлэг тушаалын хаалтыг буруу газарт хаах гэсэн алдаа бусдтай нь харьцуулахад цөөхөн ч гэлээ нилээд ажиглагддаг. Ийм алдаа огт гаргахгүй бай гэвэл пункт зарлах, давталт болон нөхцөл тушаал бичихдээ бүлэг тушаалын номон хаалтыг тухайн операторынхоо синтаксийн бүрдэл хэсэг байдлаар шууд бичээд хэвшчих хэрэгтэй. R бод интерактив програм юм. Чухам үүнд нь дасаагүй шинэ хэрэглэгчид энд дурдсан алдааг их гаргадаг. Энд сум сервис пункт зарлах буюу объект үүсгэж буй кодыг өөрчилсөн тул өөрчлөлтийг програм тусгахын тулд өөрчилж бичсэн кодоо заавал ажилуулах хэрэгтэй. Хэрэв ажилуулахаа мартвал алдаатай хуучин пунктцэл ажилласаар байх болно. Цөөнгөө анзаарч байсан алдаа бол кодоо дутуу сонгож байгаад ажилуулах тушаал өгөх явдал юм. Энд харагдаж буй жишээ кодын төгсгөл хэсгийг дутуу сонгож идэвхжүүлсэн байгааг анзаарна уу. Ингээд ажилуулбал тушаалын үргэлжлэлийг нэхэд консоль дээр нэмэх тэмдэг байсаар байхыг харж болно. Кодын аль хэсэгт ямар алдаа байгааг олж мэдэхин тулд алдааны мэдээллийг заавал унших хэрэгтэй. Слайд дээр буй програмын алдаа засах нь алдааны мэдээллийг уншихаас эхэлдэг гэсэн нь оргүй үг биш шүү. R дээрх өдөр тутмын ажил нь R хэлний пункт болон операторуудыг хэрэгцээ шаардлагынхаа эвлүүлж бичих байдлаар өрнөдөг. Иймд R дээр ажиллахын тулд түүний пункт болон операторуудыг эзэмших хэрэгтэй болно. Цаашлбал алдаа мадаггүй бөгөөд үр ашигтай код бичихийн тулд тэдгээр пункт операторуудаар сайтар эзэмших хэрэгтэй. Үүнд R-ын хэлбэн их нэмэр болдог. Кодоо эмх зэгцтэй бичих явдал нь алдаа гаргахгүй байх, алдаа гарлаач түүний хялбар олж засах, цаашилбал хожимхой нь кодоо уншиж ойлгох, улмаар сайжруулж хөгжүүлэх зэрэг олон зүйлд ач холбогдолтой. Иймд R хэлийг анх сурч эхлэхээс л кодоо эмх зэгцтэй бичиж хэвшүүл зүйтэй. R бол статистикийн бусад зарим програм шиг график интерфейстэй програм биш бөгөөд өгөх тушаалаа програмын код байдлаар компьютерийн гараас шивж оруулдаг. Харин хулган ашиглах нь компьютерийн гараас та бидний гарыг холдуулах, ингэснээр код бичих хурд буюу ажлын бүтээмжийг бууруулах шалтгаан болдог. Иймд өдөр тутам хэрэглэдэг тушаалуудаа компьютерийн гар дээрээс өгч сурах хэрэгтэй. Слайд дээр хүснэгтээс зарим тушаалд харгалзах товчлборуудыг харна уу. Эдгээрээс гадна бусад програмууд дээр нийтлэг байдаг cut, copy, paste болон save зэрэг тушаалуудын товчлборууд R Studio дээр ажилладаг. За үгээр энэ удаагийн видео хичээлийн өндөрлөе.